Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгнөөс одоо сайд байгаа дээр асууя гэж бодоод орон нутгийн хөгжлийн сангаас хамгийн өндөр нь одоо Ховд аймгаас асаа хийсэн байна. Тэгээд энэ хуваар тооцсон гэдэг тэр бус аймгуудаас тийм өндөр байдаг юм уу? 12 тэрбум төгрөгөл орон нутгийн хөгжлийн сангаас Ховд аймгийнхыг хассан байх юм. Тэгээ энэ бусад аймагуудын чинь нэг 4-5 л байгаа даа. Тэгээ хуваар хассан гэдэг их. Тэгээ энэ одоо орон нутгийн хөгжлийн сан чинь жишээ нь одоо зөвхөн Улаанбаатар одоо энэ сангийн яамнаас улсын төсвөөс бас энэ орон нутгийн хөгжлийн сан тодорхой хэмжээний мөнгө өгдөг. Гэхдээ манай Ховд аймаг өөрөө одоо хөшөөтийн Моинко компаниас тонн нүүрс тутамд $1 аваад тэрнийгээ одоо орон нутгийн хөгжлийн санд оруулдаг. Гэтэл тэр 10 тэрбум төгрөг энэ жил 10 тэрбум төгрөг оруулсан. Өнгөрсөн жил. Энэ жил одоо бас дахиад оруулаад явж байгаа. Тэгээд тэр мөнгөний маань аваа явуулсан байна. Тэр зөвхөн Улаанбаатароос энэ сангийн яамнаас усын төсөөс өгдөг юм биш шүү дээ. Тийм учраас энэ дээр одоо яагаад ингэж хассан? Дахиад одоо энэ бас тэр Улаанбаатар одоо бүх орон нутгийн хөгжлийн сан улсын төсвөөс болон Моинкогоос орж байгаа. Гэхдээ энэ хоёрын харьцаагаараа бас багасгах боломж юу байна? Тэрнийг нэг хэлж өгөөч. За, бүрөвдөр жишээний асуултанд сайт хариулах уу? Сангийн сайт хариулах уу? Хэн хариулах вэ? Ажлын хэсгийн 3 номерын микро. За, нэр албан тушаалаар. За, сангийн яамны төсвийн бодлого төлтийн газрын дарга санжаадарч за бүрдор шгшүүний асуултанд хариулъя. За, энэ жилийн анхны батлагдсан төсвүүдээр бол орон нутгийн хөгжлийн сангийн төсөв бол 599 тэрбум төгрөг болсон 600 орчим өсөг. За, тэгээд энэ дүн маань бол амнаатын орлого бол буурж байгаатай холбоотойгоор амнаатын орлогын төлөвийг бид нэр 5.6 их найд гэж тавьсан байсныг бол тодглоор 3.9 их найд болгож одоо 1.7 их найд өрөөр бол бууруулсан байгаа. Амнаатын орлогын 10% нь бол өөрөө энэ орон нутгийн хөгжлийн сангийн их үүсвэр болдог. За, үүнтэй холбоотойгоор бол ерөөсөө энэ дээр томьёогоор их үүсвэрийн томьёо нь орж ирээд за тэгээд нийтдээ 182 тэрбум төгрөг бол буурсан байгаа. За, аймагуудын хувьд ч гэсэн бол дунджаар бол ингээд ижилхэн 30%-аар бол бүх аймаг дээр бол ижилхэн буурсан байгаа. За, ер нь бол Ховд аймгийн хувьд бол бусад аймагуудаас бол ялгаатай Дорногов Ховд аймгийн хувьд бол тухайн аймагтай байгаа орон нутгийн одоо тэр орон нутагт нь үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудаас бол бас хандив тусламж авд юм байлээ. За, энэ орлого нь бол бас энэ санд бол ордог. Тэгээ энэ сан дээр бол одоо тэр орлоготой холбоотой эсгүүд бол бас давхар нөлөөлж орж ирж байгаа. Тэрнээс улсын төсвөөс бол орон нутгийн хөгжлийн сан дээр бол ямар нэгэн төлбөр бол өгдөг. Орон нутгийн хөгжлийн сан шууд орлогуудаар их үүсвэрээр нь хуваарлцсан хуультай байгаа. Жишээ нь хайгуулын тусгай зөвшөөрөл, ашиглалтын тусгай зөвшөөрлийн лицензийн төлбөрүүд бол орон нутгийн хөгжлийн санд байна. За, энэ нь бол тухайн аймаг дээр хэр их одоо лиценз уул уурхай одоо дэмжиж чинь тэр хэмжээгээр бол нэмэгдэж байгаа гэсэн үг. Амнаатын 10% хуваарлт бол үндсэндээ бол 3 гол үндсэн шаардлага юунаас л хамаарж байгаа үзүүлэлтээс. За, тэр бол газар нутгийн хэмжээ, хүн амын тоо гэх мэт одоо ийм одоо тэгш одоо хуваах ийм зарчмаар бол хуваарлж байгаа. Тэрнээс бол яг Ховд аймаг дээр тусгаалan өөр байдлаар бол өөр одоо тийм томьёо бол байхгүй. Тэгээ их үүсвэрийн хувьд бол бүгд яг энэ ажлаар явж байгаа. Нөгөө талдаа бол бас төрөөний байнгын орон дээр бол бас санал гарч ирсэн. За, жишээ нь орон нутгийн хөгжлийн сангийн энэ төсвийг хасгүйгээр орчвол яах юм бэ гэдэг ийм санал гарч ирсэн. Хэрвээ хасгүйгээр орчих юм бол энэ дээр нөгөө их үүсвэр маань байхгүй учраас төсвийн тоо харагдаад байна. Гэхдээ орлого нь орж ирэхгүй л гэсэн ийм юм болчихно гэсэн үг. Нөгөө талдаа өөрөө нөгөө амнаатын хэмжээ буурж байгаатай холбоотойгоор энэ томьёо нь бас ингэж бодогдож орж ирэх хэрэгтэй болчихно л гэсэн ийм санаа гарч ирж байгаа. За, мэдээж хэрэг бол аймагуудын хувьд бол хүндрэлтэй асуудал бол гарч ирнэ. За, оны эхэнд бол энэ гэрээгээ орон нутгийн хөгжлийн сангаар бол байгуулсан гэрээнүүд байгаа. Энийг яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. За, өмнө нь бол бас яг ийм одоо орон нутгийн хөгжлийн сантай холбоотой огцон буурж исэн ийм
одоо жилүүд бол гарч ирсэн. За тэр үед бол ямар арга хэмжээ авч ирсэн гэхээр дараа жилийн төсөв дээрээсээ орон нутгийн хөгжлийн сан дээрээсээ үлдэгдэл төлбөр бол төлөө явж ирсэн ийм практик бол байдгаа. Баярлалаа.